Амьдрал бол аялал гэж ярьдаг. Аялал бол зүгээр нэг цэгээс нөгөө цэг рүү биднийг авчдаг зүйл биш. Харин бидэнд маш олон зүйлийг бодогдуулж, ухааруулж, бидний амьдралыг өөрчилдөг гайхамшигтай явц байдаг. Дундад зууны үеийн сүнслэг зохиолчид Христэд итгэгчдийг Homo viator буюу аялагч нар гэж хэлсэн нь учиртай юм. Учир нь итгэлийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ сүнслэг аялал байдаг. Тэгвэл Христэд итгэгч хүн болгон насан туршдаа энэ нэгэн сүнслэг аяллаар аялах аялагч нар юм а. Библиэр дүүрэн гайхамшигтай аяллаа түүхүүд байдаг. Энэ дотроос онцгойлон цөлийг 40 жил туулсан Израильчуудын маш гайхалтай аялал, маш их сонирхолтой, нөгөө талаас өнөөдрийн бидэнд маш их сургамжтай энэ түүх бол тоолго ном байна. Тэгэхээр тоолго номыг та бүхэндээ тайлбарлан хүргэх гэж байна. Тэр энэ тоолго номоор дамжуулан та бүхэн өөрсдийнхөө амьдралыг, өөрсдийнхөө аяллыг эргэн нэгэн харж Бурханаас маш гайхалтай сургамжийг авсан онцгой ерөөлтөй цаг байгаасаа гэж хүсэж байна. За ингээд тоолго номоор удахгүй уулзцаая.